Тэ ганцаараг тийм ээ. Тий. За тэгэхээр үзэгчд маань магадгүй за өнөөдрийн цаг үеийн бодлоор банк санхүүгийн салбар их ч гэдэг юм уу те одоо эдийн засгийн холбоотой асуудлыг бас ярих нэ гэж бодож ээж магадгүй. Тэгвэл бид хоёр шал өөр өнцгөөс өнөөдрийн ярилцлагыг бас үзэгч олондоо хүргэх гэж байгаа. Тэр нь юу гэхээр ер нь энэ Монгол үндэсний асуудал, Монгол улсын асуудал. За бид нар ч одоо олон үндэсний ястнаас бүрдсэн улс орон дэлхийд одоо юу гэдэг намаатыг нүүдэлж амьдралаараа ондоошиж амьдрдаг өөрийн гэсэн тэр одоо бахархал, омогшил юу гэдгийг тийм ондоошилтай улс орон гэж өөрсдөө үндэстэн гэж үздэг шүү дээ. Тэгэхээр илүү банк санхүүгийн салбарт үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ та хувийнхээ хувьд бол өөрийгөө хөгжүүлж олон нийтэд бас мэдээлэл түгээх үүднээс олон жил бас судалгаа хийж энэ одоо саяны миний ярьсан асуудлын хүрээнд бол нэлээд судалгаанууд гаргасан юм байлээ. Номч гаргаад амжсан байлээ. Тэгэхээр энэ сэдвээр эхлээ ярив. Улс төр нийгэм эдийн засгийн одоо юу гэдэг философиг томьёолох ёстой гэсэн энэ миний хамгийн анхаарал татсан асуулт байхгүй юу. Тэгээд энэ дээр бас олон нийтэд мэдээлэл өгье хуваалцъя гэдэг утгаараас өнөөдрийн урилгыг хөргүүлсэн, урилга хүлээн авч ирсэнд баярлалаа. Тэгэхээр энэ томьёолно гэдэг нь яаж томьёолох тухайд ярьж байна. За тэгэхээр ерөөсөө монголчуудын хувьд бол за сүүлийн 35 жил ардчлалд шилжээд бид өөрсдийнхөө улс төр нийгэм эдийн засгийн философиг томьёолоогүй дандаа л одоо гадны дэлхийн банк гэдэг юм уу, олон улсын валютын сан гэдэг юм уу, ийм одоо зөвлөгөөн дөр үндэссэн ийм баримжаа маягтай бүдэг бадаг байдалтай ингэж явж ирсэн. За мэдээж 1990 оноос өмнө бол одоо зөвлөлт холбоот улсаас өгсөн чиглэл гэдэг юм уу те коммунист социалист одоо үзэл сурталаар ингэж явсан. За тэрнээс өмнө бол манж гэдэг ингээд ер нь бол бид ч одоо бараг 300 орчим жил төөрөлдсөн өөрөө өөрсдийнхөө одоо философи, итгэл үнэмшил, зорилго чиглэлийг гаргахгүй явцсан байна. Тэгээ ямар нэг гадны зөвлөх биднийг хөгжүүлж өгнө. За ямар нэг нэгдсэн үндэсний байгууллага биднийг анхаарна гэдэг одоо энэ гинэн төсөөлөх юм уу да. Ингээ 35 жил явчлаа. Тэгэхээр бид одоо яаралтай улс төрийн хувьд бид ямар байх хэвтэй юм? Улс төр гэхээр олон улсын бодлого. За дотоодын засаглалын систем. Одоо сая ингээл засаглалын хямралч гэдэг юм ингээд гарч ирж байна. Гэтэл энэ одоо хиддгээ болж байгаа хямрал юм тий. За цаашаа ер нь төр маань яаж ажиллах юм? Хувийн хвшилтэйгээ одоо оролцож ажиллах юм уу? Зохицуулж ажиллах юм уу? Дэмжиж ажиллах юм уу? Эсвэл төр ерөөсөө одоо зах зээлд оролцохгүй байх хэрэгтэй мөгөөд ингээд эдийн засгийн философи. За тэгээ нийгмийн бодлогын хувьд бид нар өнөөдөр барууны Америкийн одоо контентер хүмүүжж байгаа ийм бүхэл бүтэн үе гарч иж байна. За энийг Gen Z гэд нэрлэлсэн. Гэтэл Монголын яг одоо энэ Gen Z гэдэг байгаа үе маань Америкийн Gen Z-ээс бол бас итгэл үнэмшлийн хувьд бол өөр хүмүүс байж байгаа. Gen Z гэж шууд томьёолох боломжгүй. Ингээд бид нийгмийг одоо цаашдаа яаж авчих юм бэ гэдэг нь одоо улс төр нийгэм эдийн засгийн гэсэн философо бид өөрсдөө гаргахгүй болохгүй нэ. Тэгэхээр ер нь их хилцүүлэг хийх шаардлагатай болчихжээ л гэсэн санаа хэлж байна. Философо гаргацсан бол гэдэг нэг асуулт гараад байна л да. Ямар философо гаргацсан бол магадгүй одоо за арчилсан чөлөөт зах зээлийн нийгмээр одоо 35 жил яваад ирлээ те тэр үед 1900 одоо 90 онд төрж исэн хүн бол одоо 35 настай сайхан залуу яж байгаа нь шүү дээ. За тэгвэл бид тэр үед тэр таны яриад байгаа тэр философийн томьёоллыг тэр философо зөв тодорхойлцсон бол өнөөдөр бид ямар хөгжлийн зам дээр байж ах ёстой байсан. Магадгүй өнөөдрийн байгаа байдал нь та энэ философо тов тодорхой гаргаагүй гор гэж хэлэх гээд ах шиг байна мөн үү? Яг зүйтэй. Тэгэхээр нөгөө монголчууд бид нар ярьдаг штэ. Эхэн булангартай бол адган булангартай гэж. Тэгэхээр бид 90 он дээр ер нь буруу хазгаа боссон. Гол шалтгаан бид бүрэн гүйцэд тодорхойлоогүй. Гадны хүмүүсээр тодорхойлуулсан. Жишээ нь бид бол ардчсан нийгмийг үндсэн хууль дээр тунхагласан. За чөлөөт зах зээлийг үндсэн хуульдаа бол тунхагласан. Хувийн өмчийг бол ингээд тунхагласан. Ингээд зогсцсон байгаа тоххой. Энийг бид гүйцээгээд бүр цаашаа яг хувь иргэний амьдрал дээр тусах тэр эцсийн одоо материаллык болон оюуны баялаг хүртэл тодорхойлох ёстой байтал ердийн ийм онлын төвшөнд ингэж тодорхойлоод ингээд хэрэгжүүлэлтэн дээр бол алдсан. Тэгэхээр манай Монголын ардчлал бол одоо анархизм нэг тал руугаа төргүү төрийн дээр одоо бүлэглүүд гарсан. Төрийн дээр нам гарсан, намын дээр хүн гарсан ийм анархизм гэж нэрлэдэг л дээ. Энэ бол төрийн хар хүн гэж байхгүй болсон те. Ийм чиглэл рүү явж нэг тал руу. За нөгөө тал руу ардчлал гэдэг маань одоо бүтлгүүцсэн ардчлал гэж олон улсад бас бестселлер номнууд гарч шít. Энийг жишээгээр нэрлэж байна. Одоо ингээд дэлхийд явхад
Монгол бол одоо түгжирэл гэдэг юм уу, утаа гэдэг юм уу, баян хоосны асар их одоо ялгаа гэдгээр би одоо статистикаар нотолж ярихад те 90 онд та өөрөө мэдж байгаа баян хоосны ялгаа гэж байгаагүй ижил гаранаас эхэлсэн ард түмэн шүү дээ те. Тэгэхэд өнөөдөр ердөө 35 жилийн дотор дэлхийд одоо ховор тооцогдох юм баян хоосны ялгааг бий болгож байна гэдэг маань өөрөө эдийн засгийн суур философиуд ойлгоо. Өөрөлдвөл бид чөлөө зах зээлийг хийж чадаагүй. Бид ардчлалыг өнөөдөр хийж чадаагүй байхгүй. Тэгэхээр энийг бид ардчлалыг жинхнээс нь хий, чөлөө зах зээлийг хий гэвэл яартай философи гарах хэвээр. Гэтэл 35 жил гэж хэр их урт хугацаа вэ гэхээр Хятад гэдэг улс өнөөдөр ядуу буураа улсаас дэлхийн хамгийн хүчрхэг гүрэн болцсон ингэж сууж байна. Өмнөд Солонгос гэдэг улс ядуу буураа улсаас өнөөдөр дэлхийн технологийн тэргүүлэгч гүрэн болцсон. Урлаг соёлоо одоо экспортлоод K-pop гэдэг энийг soap opera гэдэг нь бас ингэ шүтээд байж байна. 35 жил гэдэг бол улс үндэстэн цогцолж босдог. Дэлхийд тэргүүлдэг ийм л хугацаа. Зөв. За би таныг илүү эдийн засаг санхүү банк санхүүгийн салбарт ойрхон яг мэргэжлийн хүн учраас таны их анхны хэлсэн тэр философо томьёолох ёстой гэдэг дээр жишээлбэл тэр яг банк санхүү эдийн засгийн салбарт ямар томьёол байх ёстой, ямар философийн тухай та ярьж байгаа. Энийг та нэг товчхон хэлээд өгөөч. За тэгэхээр баялагын шударга хуваарилт байх ёстой. Өнөөдөр Монгол улсын эдийн засаг тулгамж хамгийн том асуудал бол одоо баян хоосны хит их ялгарл. Энэ эргээд одоо нийгмийн докторгүй байдал, нийгмийн философиг алдагдуулдаг. Энэ бол ардчлалыг алдагдуулдаг. Цөөн тооны одоо хүмүүст маш их одоо эрх мэдэл баялаг төвлөрснөөр эргээд улс үндэстэн мөхдөг. Яг хөө тухайн үедээ тэрнийг хэдэн хүмүүс хожоод байгаа юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ алстаа бол улс байхгүй бол үндэстэн мөх юм аюулыг бол энэ ялгаатай байдал. Энэ маань нэг талдаа шударга бос юм шиг боловч энэ үндэсний аюулгүй байдлын асуудал байхгүй. Би бол энэ үүднээс нь хардаг. Тэгэхээр баялагын шударга хуваарлтыг бий болгохын тулд юу их хэрэгтэй байдаг? Тэгэхээр хөрөнгөний захыг хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Гэхдээ сүүлийн 35 жил хөрөнгөний захыг хөгжүүлсэн одоо нэг ч ерөнхий сайд нэг ч засгийн газар гарч ирээгүй. Өөрөөр хэлбэл эдийн засгийн суур философи ойлгоогүй. Суур механизма ойлгоогүй. Зүгээр л чөлөө зах зээлийг хөгжүүлнэ гэдэг ийм лооцон л ярьсаар гал өнөөдрийг хүрчиж байгаа байхгүй. За дахиад эргээд бид нийгмийн болон улс төрийн философи ярихад Монгол үндэстний амбиц юу юм бэ? Монгол үндэстний одоо өрмөц онцлог юу юм бэ гэдгийг одоолт бид томьёолог сууж байгаа. Бид морь яриад, Монгол гэр яриад, морин хуур яриад, дээл яриад суугаад байгаа байхгүй юу? Тэр бол зөв бид хөндлөж байгаа энэ бидний уламжлал. Гэхдээ ирээдүйд яах юм? Биднийг ирээдүйд дээл, морин хуур, Монгол гэр дэлхийд тэргүүлэгч улс болохгүй. Тэгэхээр бидэрт илүү дээгүүр эренбий. Илүү одоо оюунлаг ийм амбиц тодорхойлох шаардлагатай байна. Тэгэхээр ер нь сүүлийн 35 жил шин чанар хөөцөлтлөө. Мөн чанарыг ярьсангүй. Тэгээ энэ мөн чанар чинь философи ухаан байгаа шүү. Бид ингээл ийм харагдах хэлбэр шин чанар л яриад нэг хэдэн шилэн байшин хотын төвд боссон гадаадаас одоо үнэтэй машинуудыг хотын гудамжаараа хөлхүүлснийг хөгжиж байна, хөл нийлүүлж байна. Нэг үеэ бодвол бид бас хэрэгэлдэг болчих энэ төргээд андуураад идэг. Гэтэл бид оюуны хувьд хоосорсон. Одоо 1900 та одоо санаж байгаа 1991 92 онд бид нар өсвөлөнд нэрвдээд картын бараанд орж ирсэн. Тэгэхэд бид нар ийм гундуу байгаагүй. Бид өдөрт 1-2 хэрчим талах идээд явж байхдаа бид өөдрөг байсан. Бид одоо удахгүй шок хэмжлэхэд дуусаад бид дэлхийн баян улс болно. Бид Америк шиг болно гэдэгт монголчууд бүгд итгэлтэй байсныг би маш сайн санаж байна. Гэтэл өнөөдөр одоо тэр одоо хүсэл эрмэлзэл тэр тэмүүлэл ингээд өдрөөс өдөрт гулсан одоо алга болж үүрдийн ядуурлын хавх гэж ярьдаг. Үүрд одоо энэ ядуу байгаадаа дасан зохицох юм руу явж байгаад бол санаа зовж шинээр философи томьёолъё л гэсэн. Та сая үгэндээ хэллээ бүтлгүүцсэн ардчлал гэж тий. Магадгүй таны бас та хэдийгээр одоо энэ нийгэмд бас өөрийн байр сууриа илэрхийлээд энэ банк санхүүгийн салбарт үйл ажиллагаагаа явуулаад бас одоо нэлээ одоо тэргүүлээд явж байгаа залуу хүний хувьд ч гэсэн энэ улс орныхоо хөгжил үндэстэн оршуу эсвэл оршихуйн тухайтад Монгол улс гэж ярихаас илүү үндэстэн гэж таны үгэн засаа гараад байна л да. Ингэж ярих нь илүү дэлхийд монголчууд Монгол үндэстэн гэдэг чинь ийм итгэл үнэмшилтэй, ийм дотоод мөн чанартай, ийм хүмүүс байд юм а гэдгээрээ одоо омгшгсан тэр нэг одоо Монгол хүний нэг юм байдаг гэж яриад байдсан шүү дээ. Нэг тийм за тэрнтэй нь холбоотой юу? Яагаад ер нь та банк санхүүгийн салбарын хүн мөртлөө энэ одоо философийн тухай, энэ итгэл үнэмшлийн тухай, энэ сэтгэлгээний тухай ингэж бодох, ярих, судлах болов? Ерөөсөө энэ эдийн засгийн ухаанаас л үүдэлтэй. Эхлээл би чи эдийн засгч санхүүчин учраас эдийн засгаа судлаа, санхүүгээ судлаад
яагаад хүмүүс ядуураад байна, яагаад зээлийн хүү өндөр байна. Тэгээ яагаад баялаг шудраг усаар хойрлогч ингээд явсаар байтал бүх юмний нөгөө үндэс маань өөрөө бид үндэсний амбиц, үндэсний та одоо сая ярьж байна. Үндэсний тэр онцлог мөн чанараа бид олох хэрэгтэй. Өнөөдөр бид германчуудыг бол одоо маш чанартай инженерчлэл хийдэг. Инженерчлийн ард түмэн гэж мэднэ. Япончуудыг бол нягт нямбай цаг барьдаг гэд мэдж байна. Америкуудыг бол одоо юм худалдаа 8-ны өндөр ур чадвартай. Еврейнэр бол одоо 8-ачид ч гэдэг юм ингээд. За хятад бол одоо юм маш амбицтай. Дэлхийд тэргүүлэх юм амбицтай. Технологиороо. Тэгэхээр хятадын бид кинонуудаас харна шүү дээ. Хятадын кинонуудыг харахад 2000 оноос эхлээл ерөөсөө хятад үндэстэн бол дэлхийд одоо тэргүүлдэг философи, түүх бүх юмараа номер 1 гэдэг кинонууд ингээл гараа авчих. Гэтэл сүүлийн одоо 25 жил манай хийж байгаа кинонуудын сэдв юу юм? Тэгэхээр эн чинь төр байгаа мó? Бодлого байгаа мó? Амбиц байгаа мó гэдэг юм чинь үнэт зүйл байгаа мó? Тэгэхээр шинжлэх ухааны академи хаана вэ? Нөгөө соёлын яам хаана вэ? Нөгөө төрийн тэргүүд хаана вэ? Тэ? Эн чинь нөгөө үндэсний амбицийг ингэж лидер манлайлаж ингэж чиглүүлж явах хэрэгтэй байдаг. Тэгээ энэ зүйл маань алдагдаад магадгүй Адам Смитийн далд гар Монголыг хөгжүүлнэ. Ардчлал алгуур ирдгийн 200 жил тэгээд баг багаар явдаг байхгүй юу энэ төр гэдэг ийм тарих угаалт бол итгэх явсан. Тэгэхээр бид нар ингээд би сүүлийн 3000 жилийн хөгжлийн түүхийг судлаад санхүүгийн философи гэж ном бичсэн. 2017 онд одоо 8 жилийн өмнө. Энэ бол одоо хүн төрөлхтний санхүүгийн одоо түүх гэсэн үг. Эндээс би бол нэг юм ойлгосон. Тэгэж алгуур ирдэг хөгжил гэж дэлхийн түүхэнд байгаагүй. За Монгол анхны улс нь болохгүй юм бол хөгжлийг хүчээр 100 тонны хүмүүс манлайлж олон тооных нь уухайлан дэмжиж яг Чингис хаан одоо тэр улс орноо нэгтгэж дэлхийн хэмжээний эзэнт гүрэн болгож явж исэн шиг ингэж л авчирдаг. Яг сая хятад одоо 40 жил эдийн засгийн одоо гайхамшигтай өсөлт хийлээ. Энийг бол зан акробат эргэж байгаатай зөвлөж. Зан акробат хийж байгаа юм шиг энэ өсрэлтийг хийж чадчих. Ингэж хөгжлийг авчирдаг болохоос зүгээр одоо бүгдээрээ таруулцаж хэвтээд одоо таахад суугаад ингэж орж ирдэг юм биш юм байна л гэдгийг ойлгоод энэ сэдв рүү орцсон. Тэгэл Монгол үндэсний одоо амбиц, Монгол үндэсний онцлогийг тодорхойлох гээд бас сүүлийн 20 жил явж байгаа. Тэгээ одоо бол тодорхойлж чадсан гэж бодож байгаа. Баярлалаа. Тэгэхээр бид чи ингээл яддаг шүү дээ. Одоо гадаад нөхцөл байдалч ч юм уу Монгол улс л гэдээ яриад байгаа. Монгол улс. Монгол үндэстэн гэж та бол бүр ингээ онцгойлон дахин хэлээд байгааг би бас анзаарал байна л да. Энд ямар ялгамж байна? Монгол улс гэд яваад ахаар магадгүй юу н гээгдээд байгаа юм шиг тийм нөхцөл байдал харагдаж байгаа. Монгол улс гэхээр бид одоо энэ сүүлд 1960 онд ч юм уу зурсан хилийн дээсэн доторх түүхийг намайг баахад түүх хичээлээр зааж ирсэн. Энд улсын үйл явдал. Би ингээд насанд хүрээд түүх монголчуудынхаа түүхийг судлаад Монгол үндэстэн гэдэг бол дэлхийн түүхийг бичсэн. Бид өнөөдөр Персийг, Оросыг, Хятадыг захирж ийсэн Энтхэг гэж улсыг монголчууд байгуулсан. Орчин үеийн Хятад улсыг монголчууд нэгтгэж өгсөн. Монголчуудыг Хятад руу ороход 4 улс байсан. Орос руу ороход одоо хэдэн 10 манлиг байсан. Тэгэхээр бид өнөөдөр Энтхэг рүү ороход 20 улс байсан тий. Бабур хааны үед. Тэгэхээр Хятад, Орос, Энтхэг гэдэг энэ дэлхийн 3 том гүрний суурийг тавьсан дэлхийн энтэй ийм үндэстэй юм. Улс гэдээ яриад ирэхээр яг өнөөдөр нэг ийм дэлхийд бас хөгжлөөр жоохон хойгуур ядуутар жижигтэр улсын асуудал яриад байна л да. Нэг Монгол улсын соёлын яам, Монгол улсын сангийн яам гэхээр нэг ийм жижигхэн өчүүхэн сэтгэлгээгээр сайднаар нь харж байна, үе үеийн сайднаар харж байна л да. Тэрийг би одоо хараад одоо өслөө шүү дээ. Одоо бас хөгжих болов гэж хараад найдаал явсараад чих тавьсаар үгүй. Тэгэхээр томьёолол нэршилгээний хувьд яах юм? Монгол үндэстэн гэж бид нар өнөөдөр амбицаа гаргаж ирэх хэрэгтэй байна. Монгол үндэстэн гэдэг чинь Монгол улсаас илүү эртний түүхтэй хүннүү гүрнээс бид нар түүхээ одоо тооцох юм л хүмүүс шүү дээ. Тэгэхээр Монгол улс гээд одоо байгаа энэ нэг юм хайрцагт орох биш бүр Монгол үндэстний оршин тогтнолын мөн чанарыг авчих хэрэгтэй л гэж үзэж байна. Таас түрүүний ярианда хальт хэлэхээр нь би бас ойлгоод байна. Тэр дээл, морин хуур, тэрүүгээрээ нэг их хол явахгүй гэд хэлээд тахшгүй тий. Магадгүй би бол энэ юмаа бол харин ч бүр яг одоо гол нь нөгөө эдэлж хэрглэж хэрэгжүүлж тэр амьдралдаа яг тэр ондоошлоо тэр намаатик амьдралын тэр шин чанаруудаа та түрүүн бас хэлээдсэн тий шин чанараараа илүү их явчлаа. Одоо мөн чанар руу орё гэж. Магадгүй тэр бас зөв бах. Гэхдээ тэр дээл хувцас тэр юмаа авч үлдэх нь бас чухал биш гэж юу? Тэрийг бол авч үлдэн. Гэхдээ өнөөдөр нөө мөн чанар, шин чанар гэдээ хоёр юм байгаа. Одоо чинь ганц зэрэг гэж хүний шин чанарыг бол одоо хүмүүс харж ин сонсож байна. Гэтэл мөн чанар гэдэг бол 99% тодорхойлно шүү дээ. Тэгэхээр Монгол үндэсний мөн чанар гэдэг бол би
одоо тэр нүүдэлчин амьдралын мөн чанарыг ярьж шүү дээ. Нүүдэлчин амьдралын мөн чанар гэдэг бол стратегч чанар юм байна. За. Монгол хүн бүр стратегч байсан юм байна. Яагаад тэгэхээр өнөөдөр дэлхийг эзэлсэн үндэстэн одоо 2-3 л үндэстэн байгаа юм л да. Одоо сүүлийн одоо мэдэгдэж байгаа түүхийн хугацаанд. Тэгэхээр Монгол гэдэг үндэстэн дэлхийг эзэлсэн 3 үндэстний нэг. Тэгэхээр энийг эзлэхийн тулд бидэрт нэг бол эдийн засгийн хүч хэрэгтэй. Нэг бол технологийн давуу тал хэрэгтэй. Нэг бол хүн амын маш их одоо тоо хэмжээ хэрэгтэй шүү дээ, цэргийн тоо. Тэгэхэд бидэрт хүн байгаагүй. Бидэрт эдийн засгийн чадвар байгаагүй. Бидэрт технологи байгаагүй байхгүй Чингис хааны үед. Бид жижигхэн яг л ийм улс байсан. Гэхдээ дэлхийг эзэлсэн. Ямар тэгвэл хүчээр эзэлж үгээд одоо би өөрөө менежментийн ухаан 20 жил судалж байгаа хүн. Ингээд үтсэн чинь ерөөсөө стратеги гэдэг ухаан юм байна. Стратеги гэдэг ухаан чинь нүүдэлчин хүнд байдаг. Нүүдэлчин одоо ахын мөн чанар юм байна гэж. Тийм учраас бити энэ ахын шин чанарыг хит шүтэж энийг одоо бүх 100% мэтээр яриач. Эн чинь бол ач холбогдлын хувьд нэг хүн хувь шүү. Тэгээ би энийг ерөөсөө үгүйсгээгүй. Энийг хадгалаа тэгэл аваад өмсгөн тэгэл явна л байсан. Гэтэ 99% хамгийн чухал юм чинь тэр стратегч тэр одоо тал дээр ингээд байгаль цагуурийн эрсдэс хүнд нөхцөлд тэр хөрөнгөө маллаад ингээд явж байгаа хүнд үүсдэг тэр стратеги ухаан байгаа даа л да. Тэгээ одоо бид хотчж байна. Хотчоод би дээлээ алдахгүй гэж айхгүй. Хэд их хотчсноос бол бид энэ стратеги ухаанаа бүр өмс үгүй хийж гинэ гэж маш их айж болгоомжилж байна. Тэгээ тэр стратегч байхын тухайн салбар болгонд магадгүй тэр стратегийг залуурдах юм уу, тэр системийг залуурдах хүн хэрэгтэй өстэй. Тэгэхээр энэ хүн нь хин ямар хэмжээнд тэр стратеги гэдэг юмыг ойлгосон хүн энийг одоо авч явж чадах юм бэ гэдэг дээр та судалгааны явцад ямар хөө юм харагдтыг. За тэгэхээр ерөөсөө үүрэг хариуцлага гэдэг юмар хүний одоо бяр чадал тодорхойлогддог. Үүрэг хариуцлага хэр ухамсарлж байгаагаас. Тэгэхээр магадгүй одоо Монгол улсын ерөнхийлөгч бол Монгол үндэстний амбицийг тээж явах хэрэгтэй. Монгол улсын ерөнхий сайд нь болохоор Монгол улсын эдийн засгийн реформуудыг хийж явах хэрэгтэй юм байна л да. Гэтэл одоо чинь магадгүй системийн том корпорацтай 10,000 ажилтнтай корпорацийн гүйцэтгэх захирал гэж юм байна. Тэгэхээр энэ ерөнхий сайд, ерөнхийлөгч гүйцэтгэх захирал гэдэг хүмүүс тавигдах шалгуур бол стратегч байл гэж. За тэгвэл чи яавал стратегч болдсон бэ гэж асуухаар тэр өөрт оногдож байгаа үүрэг хариуцлагыг хэр бодиттой ухамсарлаж харсан бэ гэдгээр ингэж төрдөг ийм л ухаан юм байл л дээ. Тэгэхээр ер нь боловсролын системийг ингээд аваад үзэхээр бас би бас боловсролын реформ хийя гэд сүүлийн 6 жил явж байгаа. Тэгэхээр энэ дээр 3 боловсрол яригдж байгаа. Мэдлэг, чадвар, хандлага гэж. Ач холбогдлын хувьд хандлага нь 90%, чадвар нь 9%, мэдлэг ердөө 1% баггүй юу? Бодит амьдрал дээр. Гэтэл өнөө өдрийн манайгийн одоо энэ боловсролын систем, өнөөдөр манад боловсролтыг ойлгож байгаа бол мэдлэгийг 90%-тай ингэж ач холбогдлоор нь андуураад дахиад ингэж ойлгоцсон явж байгаа. Тэгэхээр түрүүн би сая хэллээ шүү дээ, хандлага гэж. Хандлага өөрөө хүнийг стратегч болгодог. Мэдлэг биш. Мэдлэгийг бол хүн одоо гарын алга уруулах төдөд олж авдаг зүйл баггүй юу? Хандлага гэдэг имийг маш олон жилийн одоо сахилга бат, зарчим, итгэл үнэмшлэр хандлагыг бол бий болгодог. Тэгэхээр энэ ерөнхийлөгч, ерөнхий сайд тэр том компани гүйцэтгэх захирал салбарын сайд гэдэг хүн чинь хандлага нь өөрөө зөв байх хэрэгтэй. Ямар хандлагатай байх хэрэгтэй вэхээр өөрийн одоо энэ Монгол үндэсний өмнө хүлээж байгаа асар их үүрэг хариуцлагыг ухамсарлахыг л хандлага гэж яриад байгаа. Чин сэтгэлээсээ одоо энэ үүрэг хариуцлагыг өөртөө тээж авч байгаа. Энэ хариуцлагаа хүлээж байгаа байдал нь хандлага нь. Тэгэхээр өнөөдөр бид 700 орчим мянган монгол хүүхдүүд Монголын боловсролын системд боожж байна. Энд зөвхөн мэдлэг зааж байна. Гэтэл энэ ач холбогдлын хувьд ердөө нэггүй. Энд хандлагыг суулгах хэрэгтэй. Хандлага суулгадаг бид нар боловсролын систем болох хэрэгтэй. Ямар хандлага суулгах вэ гэхээр хариуцлага ухамсарлаж чаддаг. Энэ ухамсарсан хариуцлага бодиттой стратегиар ажил хэрэг болгодог юм. Тэгэхээр таны над өмнөөс ч юм бол тэгвэл одоо боловсролын тухай хууль ч юм уу тэгээд сая боловсролын багц хуулиуд бас батлагдаад одоо бодитоор хэрэгжиж явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хуулийн өөрийнх нь энэ концепц, энэ зарчим юм нь бол буруу байна гэж хэлэх гээд байна. Тэр чигээрээ буруу. Гадны хуулиудыг хов бидэж хуулсан. Боловсролын яамны мэрэгчлэнүүд тэрийн их хурлын гишүүд тэр хуулийн автор гэж нэр зүүх гэж булаацалдаж гүйсэн. Тэрийг би харсан. Тэнд энэ Монголын үр хөвгтийг бодсон хүн байхгүй. Монгол үндэсний хувь заяаг бид нар 500 жилээр харна шүү дээ. 1000 жилийн дараа Монгол үндэстэн хаана авах гэдгийг бодож
тэрний үрийг өнөөдөр тарьж байгаа боловсролын систем 700 мянган монгол хүүхэд орж байгаа систем шүү дээ. Энэ систем махны машин байж болохгүй. Энэ систем маш гоё үржил шимтэх хөрс байх хэрэгтэй. Тэндээс дэлхийг эзлэх тийм үү? Дэлхийд одоо тэргүүлэх юм мэрэгчлэтнүүд, мэдлэгтнүүд, эрдэмтнүүд гардаг хөрс байх хэрэгтэй байхгүй юу? Энийг бид гадны системийг хулж хийх боломжгүй. Ягаад тэгэхээр одоо логикийн хувьд хоёулаад логикийн тоглоом тоглоё л доо. За бид Японы боловсролын системийг хууллаа одоо. Тэгэхээр хизээний системийг хуулах гэхээр 5 жилийн өмнөх системийг хуулна. За хуулаад хуулиа гаргалаа. Сургуулиудаа нэвтрүүлээ. 20 жилийн дараа үр дүнг нь үзнэ. Тэгэхэд 20 жилийн дараах Японы боловсролын систем шал өөр байна. Бид хүний өнгөрсөн үеийг хуулаад байгаа байхгүй юу? Тэгэхээр Монгол шиг ийм хоцорсон ядуу улс бол хуулч хөгждөггүй. Стратегийн онолын үднэс. Шууд урд нь өсөрч гарч л хөгждөг. Хуул бол бид үрд хойно нь явна. Хизээч урд нь гарахгүй. Дандаа хойно нь нөгөө одоо нэг ийм өвдөл аягдал цөвдлийн ингэж түүж иддэг ийм юм шиг л явна. Хаанч байхгүй шин одоо реформ гэж ярьдаг да бид нүтэй. Тэр өсрэлт буюу тэр реформыг л хийхгүй юм бол бид нар ч одоо гадны улс орны туршлагаас суралцаад эдэргээл ингэ яриад байдаг шүү дээ тий. Очиж туршлагын судалсан чинь одоо тэгээ өөрсдийнхөө хөрсөн дээр буулгаад энэ миний навчлаа гэл ингэ яриад. Энэ бол тэгэхээр логикийн буруу л байх гэдэг шүү. Тэгэхээр бид бол бүх туршлагыг бол шингээн. Бүгдийг нь бол шингээн. Одоо тэр Кембриж, Оксфорд, одоо Кембриж, Оксфорд үгээд их хурал дээр хэрэлдээдсэн шүү дээ. Хэрэггүй. Бүгдийг шингээн. Япон, Хятад, Еврей бүгдийг шингээгээд нэмээд Монголын нууц Монгол үндэстнийг урд нь гарах жорын дээр нь нэмээд ингэж үсэрдэг. Чингис хаан ингэж л хийсэн. Дэлхийн бүх реформууд Стив Джобс, Элон Маск ингэж л хийж байгаа шүү дээ. Элон Маск бол одоо чинь NASA-гийн 1.3 тэрбум доллараар хөөргөдөг пуужинг 100 сая доллар хөргөж. Инхийн тулд NASA-гийн хийсэн бүх юмыг аваад NASA-гийн хязгаарч сэтгэхэг үнийг имийг нэмэл дээр нь гарчиж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө одоо би яриад байгаа миний бодол биш. Энэ бол зөвхөн менежмент стратегийн л онол واخгүй тийм. Та түрүү яг боловсрал гэдэг нь чухамдаа юу вэ гэдэгт яг хариулчлаа тий. Магадгүй боловсролыг тэгвэл юугаар хэмжидгийг гэдэг бас сонирхолтой хариулт байж магадгүй. Таны хувьд гайхамшигтай асуулт асуулаа та маш зөв асуулт асуулаа. Энэ дээр манай эрдэмтэн мэргэд гэдэг хүмүүс маш их бодолдог. Боловсролыг дипломоор хэмжих гээд байдаг. Боловсролыг эрдмийн зэрэгээр хэмжих гээд байдаг. Тэгэхээр стратегийн ухаанд энийг маш тодорхой томьёолсон. Боловсролыг үр дүнгээр л хэмждэг. Чи нийгэмд ард түмэндээ өнөөдөр энэ Монгол ядуу байна, зүдүү байна, хойно. Тэгвэл энэ ард түмэндээ энэ аханд үстэй ямар үр дүн, ямар үр нөлөө оруулсан. Сүүлийн 5 жил, сүүлийн 10 жил. Энэгээр л хэмждэг. Үр дүн оруулсан бол чи боловсролтой хүн, оруулааг бол дипломын гол. Ерөөсөө энэ айгүй амархан. Би бас өдөртөгчийн тухай одоо яг сүүлийн үед тэгж ярьдаг байсан мэлээ. Яг таны хэлж байгаа зөвлөдөө хандлага гэж. Тэгэхээр ер нь энэ нэг аливаа хандлагыг нөгөө хийх хүнд арга нь мандахгүй, хийхгүй хүнд бол шалтгаан мандахгүй гэж үг байдаг шүү дээ. Тэ яг тэрнтэй л одоо тэр хандлагын нөгөө тал байх л та. Тэгэхээр ер нь энэ хандлагыг бид нар ингээл аливаа салбарын болохгүй байгаа юмны тухай одоо юу гэдэг тамхиталт их байна гэж ярьлаа гэж бодоход л тамхины хор хөнөөлийн тухай тэр хүүхэд цэцэрлэгт байхаас нь одоо баг ингээл ойлголт мэдлэг өгөх ёстой гэж ингээд бүх салбарын тэгж ярьдгийн. Тэгэхээр би бас жоохон магадгүй тийм байх боловч нөгөө талаас нь бас ямар байх хэрэгтэй юм бол гэж ингэж бодод байдаг. Тэгэхээр тэр хандлагыг хаанаас олж авах вэ? Хандлагыг яаж суулгах юм? Тэр Монголын одоо 900 мянган гэр бүл тэр ээж аа болж байгаа хүн тэр хүүхдэд хандлага суулгах юм уу? Тэгэхээр одоо яг энэ дээр та сүлд нь ингээд асуултаа төгсөлт хэлчлээ л дээ. Тэр хүүхдийн боловсролын 70% гэр бүлийн орчинд явж байгаа. Өнөөдөр миний одоо манай санаачилж байгаа боловсролын реформ бол гэр бүлд чинь боловсрол нь яваад байгаа учраас эцэг эхчүүдэд чадахжуулъя гэж. Тэгэхгүй эцэг эхчүүд нь гэртээ буруу хандлагатай. Хамгийн өндөр цалинтай, хамгийн одоо агуу мундаг сургууль багш байгаад ямар ч нэмэргүй л гэсэн үг. Тэгэхээр бид боловсролын реформ хийхээр дэлхийд хизээч урд нь хийгдэж байгаагүй эцэг эхийг оролцуулсан реформ жишээ нь хийнэ. За одоо өнөөдөр дижитал орчин. Хаанхын контент үзэж байна. Дам барууны контент үзэж байна. Нэг ч Монгол контентгүй боловсролын яам байж болох уу гэж. Тэр өнөөдөр бид Монгол контентуудыг олноор нь үйлдүүлж энэ YouTube, энэ Instagram, TikTok-оор нь тавихгүй бол бидний үр хүүхдийг барууны одоо боловсролын бодлого тодорхойлж шít. Тийм ээ? Эсвэл нэг инфлюенсер тодорхойлж шít олон мянган даагчтай. Ингээд ер нь бол аливаа стратеги ухаан гэдэг бол нэг асуудлыг шийдэхин тулд хамгийн багадаа одоо 40-50 үйлдэл хийгддэг. Тэрнээс
хүмүүсийн одоо ихэнх гаргадаг алдаа нь болохоор нэг зүйл хийгээд хайчдаг. Монгол улсын боловсролын реформ бол би 300 гаруй үйлдэлийг нэгэн зэрэг хийнэ гэж ойлгож байгаа. 300 гаруй одоо төсөл. Гэхдээ нэгэн зэрэг хэрэгжин. За Сүбэдэ Жанжин одоо агуу стратеги Сүбэдэ Жанжинаар одоо цэргийн ном сумч нь ямар байх юм? Морин ямар байх юм? Цэргийн сэтгэл санаа ямар байх юм? Гарын бяр, ур чадвар, багийн ажиллагаа, хувцас хэрэглэл, хоол унд гэдэг ингээд бодохоор ингээд бас нэг цогцоор нь 70-80 юмд бүрдчихэж л Сүбэдэ Жанжины айрам ялаад байгаа шүү дээ. Тэрнээс зөвхөн хурц нумтай болохоор одоо хүмүүс тэгдэг Монгол морил байсан юм шүү гэж. Гэхдээ Монгол морь байлаа гэх тэгээд яах юм? Дээр нь аймхай цэрэг суувал тэгэл явахгүй шүү. Тэгэхээр энэ реформ гэдэг дандаа юм цогц байдаг шүү л гэж. Таны бас судалгааны юмнуудыг би товчхонд нь харсан 70 ухамсар 70 ухааны тухай бас юмнуудыг шингээж өгсөн байлээ. Тэгээ ингээд яг 70 ухамсар 70 ухааны тухай ярихаар зарим нэг хүмүүс энэ хүн өөрөө өөрийгөө хөтөлж явуулах, өөрөө өөрийгөө олох гэдэг юм уу таних тэр ухааны тухай ярьж гин гэж ойлгохоловч зарим нэг нь энэ шашны одоо үзэл хандлагатай холбоотой ч гэдэг юм ингээд жоохон халираа явцдаг тал нь. Тэгэхээр яг танихаар бол энийг юу гэж тайлбарламаар байна. Шинжлэх ухаан нотолчлоо шүү дээ. Би өөрөө 2019 онд дэлхийд 3-т жагсдаг Беркли гэж байгаа. Калифорнид байдаг. Энэ их сургуульд би сэтгэл зүйн ухаанаар сурсан. Би одоо сүүлийн 16-7 жил сэтгэл зүйн ухааныг судалж байгаа. Тий. Тэгэхээр би бол мэдээж аливаа шашинд хүндэтгэлтэй ханддаг боловч би өөрөө бол шашингүй хүн байж байгаа. Философт итгэдэг шинжлэх ухаанд. Тий. Тэгэхээр 70 ухамсар, ил ухамсар гэдэг хоёр тархины процессыг л яриад байгаа юм. Тэрнээс юм далтын хүчний тухай хот яриаг. Зөв хүний тархинд байгаа агуу их нөөц болцооны тухай ярьж байгаа. Энэ нөөц болцоогоо зөв залах. Яагаад би энэ одоо зүйл рүү орсон бэ гэхээр нөгөө эдийн засгийн ухаан маань баян оосны ялгаа, зээлийн хүү, баялагын шударга суурилт маань явуулсараа намайг менежментийн ухаан руу оруулсан. Менежментийн ухаанд ингээд би 25 настай банкны дэд захирал болоод хар залуугаасаа хүмүүс удирдаад ингээд явчих тэр энэ хүмүүс ч ерөөсөө өөрсдөө нөөц болцоо дайчлахгүй шүү дээ. Тэгэхээр мэдлэг нь байгаад идэг. Чадвар нь байгаад идэг. Үр дүн гаргадаггүй. Шалтак тоочоо таны илтгэр суугадаг. Энийний нууц юу вэ гэдээ би сэтгэл зүйн ухаан руу орсон. Тэгэд ерөөсөө энэ хүмүүс бол өөрийнхөө энэ 70 ухамсарын нөөц болцоог ашиглаж чаддаггүй. 70 ухамсараа таньдаггүй, мэддэггүй. Тэгэл стресс яриад, депресс яриад, травма яриад ингээл байгаад идэх юм байна гэдгийг ер нь бол одоо 10 хэдэн жил судалжлаа да. Тэгээд одоо 7-8 жилийн өмнө бол яг дэлхийн сэтгэл зүйн шинжлэх ухаан бол энийг бас яг хүлээн зөвшөөрч чадахгүй ингээл эргэлзээдсэн. За одоо бол хамгийн сүүлийн сэтгэл зүйн одоо салбарын мэрэгжлийн сэтгүүлүүдийг аваад уншвал тэр чигээрээ 70 ухамсарын тухай бичсэн байна шүү дээ. Яг тэгэхээр эн чинь нөгөө 99 өвчин багхгүй юу? Хүний тархины процессын 99-нд 70 ухамсар байна. За нарийн ярил одоо энэ гар утас байна, таны бал байна. Материалын ертөнц гэж ярьж байгаа. Энд чи ердөө 5% л гэж шүү дээ. Энэ ертөнцийн чинь 5% та бидний мэддэг энэ матери байна. 95% хар энерги, хар матери байна л гэж нээчихэд шүү дээ. Жишээлбэл хүний тархины хувьд бол 95% 70 ухамсарлаг байгаа байхгүй. Тэгэхээр хүн төрөлхтөн байгаль ертөнц өөрийнхөө тархины процессыг таньж мэдэх дээр маш хол явж байна. Тэгэхээр энийг таньж мэдэх хэрэгтэй. Магадгүй ус үндэстэн болгоны хүн зоны тэр одоо оюун сэтгэлгээний тухай тэр одоо оюуны тэр 70 ухамсар 70 зүйлээ ингээд ашиглаж байгаа байдал нь байгаль цаг агаарын гэдэг юм уу эсвэл одоо тэр ахуй соёл гэдэг юм уу тэр явж ирсэн амьдралын хэв маяг гэдэг юм уу энтэй илүү холбогддог нь бол ойлгомжтой. Монгол хүний та ингээд арай одоо мэдээж өөрөө монгол хүн учраас бид юугаараа энэ ялгаатай юм бид давуу тал нь юу юм илүү ингээ ашиглчвал бас сул тал нь юу болчиход байдгийг гэдгийг ялгаж харсан зүйл байна уу? Байна. Тэгэхээр монгол хүн бол ийм дөрвөн ханд хашигддаггүй. Нүүдэлчин учраас нүүдэлчин ахуйгаасаа бидний олж авсан мөн чанар нь тэр. Тэгэхээр стратеги гэдэг юмыг хэрэгжүүлэхэд ямар нэг хашилт байх ёсгүй. Бүрэн боломжтой юм байна шүү дээ гэсэн үг тийм. Тэгэхээр одоо би тэр сургуулийн докторын зэрэг хамгаалсан, би энэ сургуулийн магистрийг хамгаалсан, надад тэгж заасан гэж ярьж эхэлж байгаа бол та стратеги гаргахгүй. Нүүдэлчин хүн бол хэмжээ хязгаар үүсгдэг. Задгаа сэтгэдэг. Нэгдүгürt. Хоёрдугаарт яг өнөөгийн монголчуудыг харж хад айдас байдаггүй. Хүнээс айдаггүй. Одоо чинь дэлхийн олонхын тариачин соёлтой нийгэм бол ах захын эрэмб одоо юу ч гэдгийг те ингээд айгүй хайрцагт ордог. Монгол хүн хинээс ч айдаггүй, хинээс ч өөрийгөө доогуур гэж үздэггүй. Тэгэхээр энэ одоо сүнс гэх юм уу энэ одоо
чадвар маань эрээ цээргүй бүдүүлэг байдлаар биш үр дүн гаргадаг аимшиггүй одоо амбиц гаргадаг ийм стратегийн чанар руу ингэж хөрөх ёстой юм. Төлөвлөгөөтэй, тооцоотой гэсэн үг. Одоо бид Америкийн компаниудаас айхгүй. Бид Харвардын профессорудаас сүрдэхгүй гэсэн үг байхгүй юу? Тэгэж ашиглах ёстой. Тэрнээс эсэргээрээ нэг тийм бүдүүлэг эрээ цээргүй өөрийнхөө мэдлэггүй одоо мэддэггүй ийм бүдүүлэг байдлаар бол илэрч болохгүй. Тэгэхээр монголчуудын энэ нэг аимшиггүй айдсгүй хүнээс айдаггүй өөрөөсөө илүү баян ч юм уу өөрөөсөө илүү ахмад хүнээс айдаггүй болгоомжилтгүй нэг ийм давуу тал байгаад байгаа. Энийг бид хөгжлийн хөдөлгөөр болгож ашиглах хэрэгтэй. Тэгвэл өөр хоорондоо биш. Бид өнөөдөр Хятадын компаниудтай, Японы компаниудтай, Америкийн компаниудтай үзэлцгээд Монголын эрдэмтэд өнөөдөр Харвардын эрдэмтдийг бутцохох төвшөнд Чингис хааныхаа тэр эцэг өвгдийн тэр хийсэн агуу ялалцчиг юмыг хийхэд ашиглах хэрэгтэй байхгүй юу? Нөгөө бүтээмжтэй байх гэдэг юм руу илүү холбогдох гэдэг шүү дээ. Тэг яаж бид нар бүтээлч байх уу, бүтээмжтэй байх уу? Creativity. Бүтээл сэтгэлгээ. Тийм, бүтээл сэтгэлгээтэй. Энийг л зөв хөгжүүлэх ёстой л да. Тэгэхгүй бол одоо бид нар чинь нэг өнөөдрөөрөө гэдэг шиг яг зүгээр янз бүрийн үг гэдэг нөгөө өчигдөргөө өнөөдргөө маргааш гэж байхгүй гэл энэ бол яг түүхийн улбаатайгаа илүү түүх үргэлжлэх ёстой гэдэг утгаараа байх. А зүгээр тэр таны ярьж байгаа тэр үсрэлт хийж ихээс айхгүйгээр тэр лүү орох гэдэг бол мэдээж тэгээд хин нэгэн хүн гинт тэнгэрээс бууж ирээд Монголыг тийм болохгүй шүү дээ. Монгол хүн Монголоор тийм болно шүү дээ, тий. Тэгэхээр одоо жишээ нь бас нэг юм хэлэхээ мартсан байна. Монголчуудад бас нэг байгаа. Ер нь арилж ийн л да багаагаар энэ юу гэхээр балраад байгаа нэг юм юу гэхээр бидний өвгдөөс дэлхийг эзэлсэн гэдэг энэ мэдлэг байгаа даа. Мэдээлэл гэх юм уу. Тэгэхээр энд нэг юм дутагдлын шоктой. Монгол хүн болгоо ингээд дутагдлын шоктой. Бид нар өнөөдөр Улаанбаатараас нисээд дэлхийн нэг хотод буухад бид нар бол ил ухамсараараа яг амраад авъя, шопинг хийя л гэж. Далд ухамсар бол уйлж байгаа. Эмгэнэн уйлж хямарж байгаа. Тийм учраас монгол хүн болгон гадаадад нэг гоё ялчаад Улаанбаатарт эргээд буухаараа стрессддэг. Тодорхой хугацаанд гэртээ ирж байгаа сайхан болж. Энэ юу гэхээр далд ухамсар ажиллаж байна. Хараад ш далд ухамсар чинь хамгийн шударга эрхтэн. Бүх юмыг шударгаар хардаг эрхтэн учраас үгүй яагаад манай ус болдгоо энэ ус болоод. Яагаад энэ улсын зам нь нөгөө такси бариад явчихд ийм гоё тэгчгэн манайх ийм байгаа ингээд яагаад харьцуулаад ингээд бачимдаад яагаад тэгэхээр бид дэлхийг эзэлж ийсэн шүү дээ. Бид дэлхийн геополитикийг бадж ийсэн шүү дээ гэдэг энэ хоёр яагаад ингээд зөрөөд байгаа юм бол тэгээ уг нь дэлхийг эзэлж ийснараа бол манайх бол одоо дэлхийд тэргүүлэгч эдийн засгтай маш баян улс орн, аз жаргалтай улс орн байх хэрэгтэй. Тэгэхээр энэ амбицийг алдчихмааргүй байна. Энэ амбиц тэгээ түрүүний аимшиггүй айдсгүй тэр юмыг ингэж яагаад одоо өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч байдаг юм уу те тэр ингээд хөшүүрэгдээд бид хөгжлийн гараар явахд бол ер нь хурдан бол явах бас боломжтой. Гэхдээ реформ хийх замаар. Түрүүн та яг яриандаа хэлсэн одоо тэр хандлагын 70-80% гэр бүлд олгоно гэж. Тэгэхээр нийгмийг бүрдүүлж байгаа гэр бүл гэдэг тэр хэсэг 900 мянган өрхтэй гэдэг ааш Монгол улс чи одоогийн байдлаар мэдээж өссөн ойлгомжтой. 3,500,000 гэж чинь ингээд нийлэхээр 900 мянган. Тэгвэл энэ 900 мянган өрхийн аав ээж болсон биднийг одоо та яаж одоо зүв бай гэдэг юм уу тэр стратегч бай гэдгийг одоо яаж олох гэж байгаа юм. Ямар одоо зүйлийг хэлчих вэ? Би бол одоо 20 жил стратеги судлаад тэгээд стратегийн арга зүй гэдээ гаргацсан. Сая энэ оны 3 сард тэгээд стратегийн лекц гэдээ сая 6 сард гаргацсан. Тэрийгээ бас олон нийтэд бас төлөвлөх гэж байна ойрын хугацаанд. Тэгээд 1000 хүнтэй ийм лекц зохион байгуулж байгаа. За энийгээ бол мэдээ сошиал медиагаар дамжуулаад хүргэнэ. Гэхдээ энэ бол нэг л хүний үйлдэл шүү дээ. Тэгээд энэ дээр бол өөрчлөлт гарахгүй. Тэгэхээр энийг одоо манай топ CEO нар за энэ улс төрчид гэдэг юм уу, төрийн хар хүмүүс, за тань шиг одоо энэ хэвлэл мэдээлэл сэтгүүл зүй, за манай шинжлэх ухааны академи эрдэмтэн профессорууд бүгд ингээд нэг үндэсний хилэлцүүлэг хийгээд зөв байна гэвэл бид нар одоо улс орныг манлайлж байгаа тэр бүлэг бүлгийн сэхэтнүүд ингээд нийлээд мөрөө зэрэгцээд нэгэн ах トゥ мэттэй энэ үр хүүхдээ бодоод өнөөдөр би энийхээ эгог хойш нь хаяа л та. Би ойлгож байна. Одоо Мойсийн профессор, санхүүгийн профессор хоёр өрсөлдөх гээд байна. Ойлгож байна. Гэтэл энэ хоёрын өрсөлдөөний цаана энэ үндэсний заяа гэдэг асуудал ярьж байна. Тэгэхээр энэ өрсөлдөөнөө нэг удаа хойш нь тавиад улс үндэстнийхээ төлөө мөр зэрэгцээд урагшаалах хэрэгтэй. Ингэж чадах юм бол бид нар ард түмэн бол одоо биднийг даахад бэлэн байна. Ард түмэн бол залхлаа. Ядуу байхаас, дэлхийн хойно байхаас, ямар нэг юм дутуу байхаас
үнэхээр залхаж байна. Энэ бол одоо хаанч явсан би хүмүүстэй уулзаж харахад бүгд хэлж байна. Залхаж байна. Одоо нэг амьд яваа насандаа нэг улс орноо нэг нар өөд харахыг үзчихэд ингээд нүдэн морь байна л гэж ирж байна. Тэгэхээр энэ нэг профессорууд, докторууд, энэ эрдэмтэд, сайдууд, дарга нар, CEO нар те энэ эгогоо нэг жоо хойш тавьчмаар. Тэгээ улс орноо нэг хармаар байна. Үндэснийхээ ард түмнийхээ өмнө энэ одоо 3000 жилийн түүхтэй үндэсний өмнө хүлээс үүрэг хариуцлага 1 минут ч болсон. Ухамсармаар байна. Хувийн энэ одоо ирэх ашиг одоо эрдэм юу эд баялагын араас одоо хүн хатан 35 жил явсан түр зур болмоор байна шүү дээ. Шуналт хязгаар үгүй юм байна. Гэтэ хүн өөрийнхөө одоо бодлоор хязгаарлаж болно шүү. Ийм л юм өсөж байгаа. Тэгэх юм бол бид нар стратегч болж болно, сэргээж болно. Бидэрт тэр ген байгаа. Тэр уламжлал нүүдэлчин соёл байгаа. Ард түмний ер нь яг таны хэлж байгаа үнэлдээ одоо итгэл үнэмшил, ирээдүйдээ тэ эх орондоо юу гэдгийг энэ тогтолцоо гэдэг юм уу? Энэ манай Монгол өстой хөгжнөө ирээдүй байна. Миний хүүхэд сайхан нийгэмд амьдрах юм байна гэдэг итгэл үнэмшил ингээд яг одоо бол яг энэ цаг үед бол унтарсан байгаа. Амьдрал нь хэцүү байна, стресстэй байна, эрүүл ховор байна, хавдраараа югаараач гэдэг ингээл дандаа болохгүй юмараа тэргүүлж яах гэх юм. Энэ бүхэн чинь ингээд нөгөө ард түмний энэ юуг ингээд бүр тэр бүтээлч өстой нэг энэ дэврүүн сэтгэлж гэдэг юм уу одоо хөнгөхнөр ярих юм. Энэ юм ингээд унтраачаад байгаа байхгүй. Яа сэргээхий, тэр далд ухамсарыг яаж хөгжүүлэхий, биднэрт итгэл байгаа, бид нийлээд нэгдээд хийвэл чадна гэдэг тэр юмыг яаж сэдрэхий гэдэг юм л байна да. Энэ дэр манлайл дутаад байна л да. Тэгэхээр төрийн тэргүүний төвшөнд гэдэг юм улс төрийн намуудын төвшөнд өнөөдөр бид нар үндэсний их хэлэлцүүлэг хийж үндэсний их зөвшөлтсөлд хүрэхгүй бол хоёр нам хоорондоо үзэх дээрээ зэрэг улс орноос хамраа ичдэг. Нам дотор хоёр фракц үзэхээр улс орноос хамраа ичдэг. Хоёр бизнесийн бүлэгэл үзэхээр улс орноос хамраа ичдэг. Энэ байдал чинь өөрөө хэрэгс төрж нөгөө одтой тэнгэр орчиж олон улс байлдаж орондоо орох завгүй олзлон булаалдаж байв гэдэг одоо тэр нуус товчооны тэр мөрт юу хүрж байна. Тэгээ нуус товчоонд бол монгол хүний тэр ондоошил, монгол хүний тэр онцлогийг хэлсэн байгаа. Жамуух хэлсэн байдаг шүү дээ. Тойрол хаан, Чингис хаан хоёр болцсон цагаас хоцорч ирдэг. Тэгээ жамуух бол зэмлдэг байхгүй юу? Монгол хүний заа андгай босоо гэж. Өөрөлдөл 800 жилийн өмнөх бидний өвөг дээдс заа гэсэн бол энэ андгай тангараг мэт байж. Гэтэл өнөөдөр бизнес их юм. Өнөөдөр Монголын одоо хүмүүстэй бие биендээ заа гэж байгаа нь үгүй гэж байгаа мó, магадгүй гэж байгаа мó, итгэхийн аргагүй болж шүү дээ. Яг одоо 5 минутын өмнө баталгаажуулж асаахгүй бол болдоггүй. Тэгэхээр бид 800 жилийн өмнөх өвөг дээдсээр ёс суртахууны хувьд аимшигтай дороотчиход байна. Тэгээ энийг хэн сэргээх? Энийг IMF, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Нэгдсэн үндэсний байгууллага, Харвард сэргээж өгөхгүй шүү дээ. Бид л өөрсдөө сэргийгээ шийдчихэл сэргэнэ. Энийг хятадууд, Оросууд сэргээж өгөхгүй. Тэгэхээр энэ бол биднээс хамаарах асуудал. 100% биднээс өөрсдөөс л хамаарна. Тэр манлайлна гэдэг үнэлтэй. Тэгээд манай залуучууд уг нь бол бид чинь залуучуудын орн гэдэг те. За тэгэхээр залуучууд уг нь нэгдээд нэрэл бид одоо ирээдүгөө энэ Монголоо тэгээ энэ улс үндэстний өөдөө дэшээ зохино өөдөө байсан шиг нь тэр хэмжээнд буцаагаад авчаа гэдэг бол нэгтгэл хэрэгтэй юм шиг байгаа. Нэгдэж чадах үгүүд те дараа юу гэж бодож. Яг хөө ер нь бие биенийг хараад байгаа юм. Хүлээгээд одоо ингээд хараад харцнаа дэндүү олон жил ингээд нөө гайхамшиг тохиолдоогүй. Тэгэхээр нөө гайхамшиг тохиолдохгүй болохоор ингээд итгэлгүй болчиход байгаа юм. Тэгэл үеийн та ингээд санаж байгаа бол ерөнхий сайд нар гардаг, намууд ялдаг, их хурлын сонгуульд. Тэгэл айгүй гоё юм амладаг. Тэгэл бид ингээд найддаг. Тэгэл хэсэг хугацааны дараа тэгж баяжсан гинэ. Тэдэн тэрм төгрөг идсэн гинэ гэдэг мэдээ гараад ингээд нөө тугалтай үнэний нөгөө үлгэр шүү дээ. Тэр шиг юм болоод байна шүү гэж. За баярлалаа. За Өчигдрийн турш үзэгч олондоо хоёулаа мэдээж Монгол хүн, Монгол улсын иргэн хүн энэ улс орныхоо төлөө хүн бүр өөрсдийнхөө хийдэг, бүтээдэг зүйлийнхээ хүрээнд яаж одоо өөр болох уу, сайхан нийгмийг бүтээх үү гэдэгт бол санаа зовндог гэдэгт бол би л хувьдаа итгэл төгс байдаг. Тэр одоо хүмүүсийн нэгэн төлөөлөл нь бас та байсан учраас өнөөдрийн нэвтрүүлэгтээ урьлаа. Тэгээ урилгыг хүлээн авч олон нийтэд бас мэдээлэл өгсөн баярлалаа. Таны одоо хийхээр зэгсэж байгаа төлөвлөж байгаа ажилд амжилт хүсье. Таны болон танай хамт олонд бас маш их амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За өнөөдрийн манай цаг үйл бодол нэвтрүүлгийн хойморт Мандас санхүүгийн нэгдлийн төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Ганц зориг оролцлоо. Дараагийн дугаараар уулзъя. Баяр та үзэгчдээ.